Сайхан өнгөрсөн жил нэг хэдэн мод тарьсан. Өрмөр. За тэр бас л их кайфтай ажиллаа мод тариад. Хэдэн мод тариав? 100000 мод. 100000 мод. 100000 ийм нөхөх. Том нөхөх гэсэн. Хавар байсан. Хүүтэн. Дотор нь би ямар хуцтайсэн гэж шорттой. Энэ 5 тухыг бол энэ хэр GCB бол хангалттай юм байлээ. За би 2023 оноос хойш та 3 хичээлдээ энэ бол ажилд өөртөө тохирсон ажлуудыг бол энэ техникээр нуглаад сэтгэл бол өндөр байгаа. Миний анхны одоо энэ универсал характер маань бол 3CX байна. Тэгээд даваа тал нь гэх юм бол ерөөсөө онж үзээгүй ямар нэгэн техник ийм том техниктэй болохыг мөрөөдж байгаа боловч онж үзээгүй хүн анх удаа унахт бол ер нь тэгээд нэг инженер юм бол одоо том хүний тоглоом шиг тий ингээд гоё бүх юм нь гарын дор дээшээ доошоо хөдлөх бүх юмуд нь бол хөвлөг машин барьж байгаатай ер нь ойролцоо зарим нэгэн тракторч ингээд энэ мусаар ингээд хөдлөөд идэв штэ тэрийг би сайхан нэг барьсан за ёстой эвгүй юм байлээ тэгээд энэ техникийн даваа талыг бол би өөр техник сайхан нэг барьж үзээ мэдэрсэн үнэхээр үнэ төл шийдэлт нь бол үнэхээр бол бага юм байлаа. За 300,000-аар 350,000-аар банкад үргэлжлэж байгаа. За тэгээд би нэг яг уу өрхийн аж ахуйн жижигхэн одоо энэ хуваарь хөдөлмөр хийж байгаа хүмүүст бол энэ 7-8 хоног яг сайхан ерөөсө бензин колонк орохгүй ажлаа амжилт чинь. За хаац нормал хаац эднэр дээр аюу сайн ажилладаг. Энэ дээрээс нь бас би нэг сайхан өнгөрсөн жил нэг хэдэн мод тарьсан. Өрмөр. За тэр бас л их кайфтай ажиллаа мод тариад нөгөө хөдөө очиж мод хүний нөгөө юугаараас мод тарихад бол хэдэн мод тариав? 100000 мод. 100000 мод. 100000 ийм нөхөх. Том нөхөх гэсэн. Модны нөхөх. За тэгэхэд бол энэ за тэр маань болохоор хавар байсан. Хүүтэн. Дотор нь би ямар хуцтайсэн гэж шорттой. Нөгөө кондишн юм уу Пара ажиллаа. Гадаа байгаа өөрхөө мод тарьж байгаа хүмүүс чинь намайг хараад байна. Гэтээ байгаа юм гээд. Хажууд нэг кофе мага бүх юм аваад. Энэ 5 тухыг бол энэ хэр GCB бол хангалттай юм байлээ. Бас хүнийг бол дотор нь ажиллаж хахад нэг ядраадгүй юм байлээ. Зарим нэгэн техник төр чинь хүн ойж угаал те. За үйлчлэгээ, сервис үйлчлэгээ гэх юм бол мэдээж энэ худалдаж авсан компани маань өөрөө хариуцдаг юм байна. За нэг 500 яваад ихнийх нь үүсгэн чи. Та хийгээч тэгээд тэрийг янзлаачаа гэдэг маань руугаа ярьсан. Та барьж сурах гэж хэр утсан? 7 хонос. 7 хоноод барьсан. 7 хонос. Эхлээд би таны энэ чинь шангаа хөдөлгөж чадахгүй танаа хүмүүс намайг шаалдаг байсан. Тэ. Яг тэгээд нөгөө машин барьдаг, жижиг машин барьдаг. Ямар ч машин барьдаг хүн л болоод энийг бол бариад явах юм. За тэгээд нэг жоохон мэдрэмж хэрэгтэй. Яа нэг гар хөлөө үзүүрээр. Өөрөө 8 тонн юм байлээ. Тэг хүн жинтэй болохоор юм хаартай. Явж явах гоё. За өксөж шавар мавар цасмас. Орж. Ер нь бол яг эзэн их тоохгүй шүү дээ. Тэгээд ингээд за бүр нэг сууж байсан тохиолдол байдгийг. Тэгэхээр нөгөө нэг юмнуудаа ажиллуулад итгэж өөрөө аваа гарчдаг юм. Ямар нэг гадны тусламж хийхгүй. Тийм л техник юм байлээ та. Хүн паркер үзгээр юм бичижсэн нэг гинттэй 3000 нөгөө за балаар юм бичиж байгаа та яг адилхан. Харин бензин дээр суусан гинт одоо нөгөө хожноор Excel дээр суусан. Бүр Excel ч биш ээ. Бүр өөр юм байна. Тэр харьцуулахгүй юм. Энэ техник надад байгаа. Тэгээ дахиад би хэрэг гарчаад нөгөө техник өдөө явчаад эднийхээс түрээсэлж ажиллаа хэмжүүлж байгаа. Бас түрээсийн үйлчлэгээ нэг надад таалагдлаа. Үнэхээр таалагдлаа. Цааш энэ техник надад 19 км явсан техник өдөр өгөө явуулж гарна. Би бас өөрөө ахчихлаа. Төмөнд нөөртэй юм байна. Танах ч болохоор үндсэн үйл ажиллагааны чиглэл нь болохоор хөрс боловсруулалт, бордоо тий. Цэцэг ургамал тарьдаг. Ер нь хөдөө аж ахуй фермерийн ажил. Ер нь фермерийн ажилд универсал трактор ямар ажил дээр хэрэглэгдэж байна. За надад бол одоо энэ бордооны хөрсний ялцмыг бэлтгэхэд тий
холимгоо бэлтгэхэд, тээвэрлэн авчрахад, за ачхад бүхэл төрөл одоо яг л гарын энэ байхгүй бол тэгээд энэ гасаа изгүүрэл тийм бүхэл юм амжилт хийдэг.